Яг өнөөдрийн байдлаар техник эдийн засгийн үндэслэл бол батлагдчихсан байна. Бүтээн байгуулалтын ажил бол тодорхой хугацааны дараа хэрэгжин. За энэ явцад бол хоёр хөрш оронтой одоо гэрээ хэлцээр байгуулах гэд маш олон ажлууд хүлээгдэж байгаа. Яг бүтээн байгуулалтын ажил хэдэн оноос эхэлж идэвхжиж одоо хийгдгээр ингэж төлөвлөгдөж байгаа. За ажил бол үндсэндээ хэрчмтэй явж байгаа гэж дүгнэж байгаа бид. Анх 2021 оны одоо 3 дугаар сард би шадар сайдын ажлын албаа аваад ажлын албаны ахлагчийн хувьд одоо бас энэ анхны хэцүүтэй холбоотой наривчлан төлөвлөгөө, ажлын төлөвлөгөө боловсруулж төлөвлөгөөгөө баталж ирсэн болвол одоо үндсэндээ 10 сарын дотор одоо бид техник эдийн засгийн үндэслэлээ бэлэн болгож энэ 22 оны 1-р сар гэхэд албан ёсоор одоо эцэлж хоёр тал протоколд гарын үсэг зурж дараагийн шатны ажил буюу төслийг бодит ажил болох үндсэн бэлтгэл ажилдаа орлоо гэдгийг алгажуулсан байна. Тийм учраас 1-р хурдтай явж байгаа. 2-р 23-24 онд бид наривчлсан зураг төсөл, инженерингийн одоо ажлуудын бэлтгэл, хүн хүчээ базаах, за тоног төхөөрөмж, техник хэрэгсэлгээд өөрөөр хэлбэл одоо энэ барилга бүтээн байгуулалтын бүх бэлтгэлээ хангана гэсэн үг. Ингээд 24 оноос үрчсэн байдлаар ажил эхлэж 27, за 27 оны сүүл 28 он гэхэд ер нь бүрэн одоо энэ хин олоо ашиглалтанд орно гэсэн ийм хүлээлттэй төлөвлөгөөтэй ажиллаж байгаа хоёр тал. За энэ одоо эдийн засгийн үндэслэл бол эдийн засгийн хувьд өрөөгөөчтөө дээрээс нь техникийн хувьд хэрэгжих боломжтой гэдэг ийм том хоёр үндсэн дүгнэлт гарч байгаа. Энэ бол энэ төслийг хэрэгжих бүрэн боломжтой юм байна гэдгийг нотолсон учраас хоёр тал баталгаажуулсан үйл явдал болсон гэж